Чиний дотоод хүүхэд их нутгаа олох ёстой. Сэтгэл судлаач Штефани Штал, Германы сэтгэл судлаач. Хүнд төвшин аюулгүй амьдрах сэтгэлд нийцсэн газар хэрэгтэй байдаг. Хүн бүрл сэтгэл тайван өөрийнхөө таваар л амьдарч болох газрыг хүсэж мөрөөддөг. Балчир багад маань ийм нөхцөлийг бөмбөрөн хангасан газар гэвэл эцэг эхийн гэр буюу хүний төрсөн гэр орон байсан билээ. Аав ээж маань биднийг хүлээн зөвшөөрч инэрэн хайрлаж байгааг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн тэр үед бид халуун дулаан гэр оронтой байжээ. Бидний гэр маань хүсэж мөрөөддөг тэрл газар байлаа. Зүрх сэтгэлийг бүлээцүүлдэг их нутаг минь байж дээ. Өөрийг нь хүлээн зөвшөөрч хүндэлж хайрлаж байгааг ухаарсан хүүхэд насны энэл мэдрэмж бидний амьдралыг тулж явдаг эерэг мэдрэмжийн хувьд сэтгэл зүрхэнд хадгалагдан үлдэж насанд хүрсэн хойч гэсэн сэтгэл дотор маань ямагт оршсоор байдаг билээ. Үүний ачаар бид энэ ертөнд дээр өнөөгийн амьдралдаа амар төвшин аюулгүй байдлыг сэтгэлээрээ мэдэрч байдаг. Бидэнд зөвхөн өөртөө итгэх итгэл байгаад зогсохгүй, бид бусад хүмүүст ч итгэл найдвар бэлэглэж чадна. Үүнийг анхдагч итгэл найдвар буюу товчоор сэтгэлийн тамир гэж ойлгож болно. Энэхүү анхдагч итгэл найдвар дотроос маань сэтгэлийн түшиг тулгуур хамгаалалт болж өгдөг учраас бидний сэтгэл дотор яг л дотносож их нутаг мэт оршин байдаг. Гэвч цөөнгүй хүний сэтгэлд хүүхэд насны ихэнхдээ таагүй тэрч байтугай бүр сэтгэлийн цочролд оруулсан дурсамж хадаатай явдаг. Зарим хүмүүсийн хүүхэд нас аз жаргалгүй өнгөрсөн хэдий ч үүнийгээ тэд сэтгэлээсээ хүчээр авч хайсан байх нь бий. Тиймээс ч тэд энэ талаар бараг сандаггүй. Гэтэл зарим хүн хүүхэд насаа хэвийн тэрч бүхэл аз жаргалтай байсан хэмээдэгч нарийн ухаад үзвэл өөрийгөө л хуурсан байдаг. Хүүхэд насныхаа айдас хүйдэс, итгэл найдваргүй, эргэлзээтэй байдал, үл тоомсорлогддог байсан зэрэгэ хүчээр мартсан байлаач эсвэл насанд хүрсэн хойноо юу ч болоогүй мэт дүр эсгсэн ч энэ хүний анхдагч итгэл найдвар тодорхой бус сэтгэлийн хүч тамир муутай байдаг нь өдөр тутмын амьдралаар нь илэрхийлэгддэг. Ийм хүмүүс өөрийн үнэлэмжээ мэдрэхтэй асуудалтай учир ярилцаж буй хүн амьдралын хань, ажлын дарга эсвэл шинэхэн танилдаа өөрөө үнэхээр таалагдсан уугүй юу? Тэд өөртөө нь хамт байгаадаа сэтгэл хангалуун байгаа эсэд байнга л эргэлзэж байдаг. Учир нь тэд өөрсдийгөө ч нэг их таашаадаггүй бөгөөд итгэл алдрах, эргэлзэх зэрэг үзэгдэл элбэг тохиолдож бусадтай харилцах холбоо тогтооход нь хүндрэл учирдаг. Тэд хүүхэд насндаа анхдагч итгэл найдварыг төлөвшүүлж чадаагүй учраас дотоод сэтгэлийн тамир түшиг тулгуурыг бага мэдэрдэг. Харин ч бусад хүн өөрт нь айх аюулгүй амар түвшин байдал, итгэл найдвар, асрал хамгаалал болон халуун дулаан гэр орондоо буй мэт мэдрэмж өгөөсөө хэмээн хүсэж мөрөөддөг. Тиймээс тэд эхнэр болон нөхрийнхөө хажууд хамт ажиллахстынхаа тэргэд хөл бөмбөгийн талбайд эсвэл барааны дэлгүүрт аюулгүй дулаан гэр орноо олох мэт сэтгэн ирж хайдаг. Ийм мэдрэмжийг түүнд бусад хүн хаяал нэг өгч чадах учраас дахиад л урам хугарна, гомдно. Тэд юу хийх яахаа мэдрэхгүй гацаанд орчход байгаагийн учир нь сэтгэл санаа нь тогтворгүй, төлөвшөөгүй. Өөртөө итгэлгүй хүн туглан суух дулаан гэр оронгүй нэгнээс өөрчлөхгүй бөгөөд өөрийн дотоод дах сэтгэл зүрхний амар амгаланг гаднаас хайгаач олохгүй нь мэдээж шүү дээ. Удамшиж үлдсэн зарим чадварын зэрэгцээ хүүхэд наснаас төлөвшөж бидний мөн чанар, өөрийгөө үнэлэх мэдрэмжийг тодорхойлж байдаг тэрхүү зүйлийн талаар ярихдаа бид сэтгэл судлалын ухаанд дотоод хүүхэд хэмээн нэрлэдэг бие хүний нэг хэсгийн тухай ярьж байна. Энэ дотоод хүүхдийг бидний хүүхэд насанд эцэг эх болон ойр дотны чухал хамааралтай хүмүүсээс бидэнд нөлөөлж төлөвшүүлсэн сайн муу зан авирын нийлбэр гэж ойлгож болно. Үзэж туулсан амьдралынхаа иймэрхүү туршлагуудаас бид олонхийг нь ухамсарын түвшиндөө эргэж сандаггүй. Харин ухамсарын бус түвшинд эдгээр нь хадгалагдан үлдсэн байдаг. Тийм учраас дотоод хүүхэд маань бидний ухамсарын бус түвшний чухал хэсэг гэж хэлж болно. Энэ бол бидний хүүхэд байхасаа үзэж туулж мэдэрсэн бүхий л айдас хүйдэс, санаа зовнил, зовлон зүтгүүр билээ. Энэ нь мөн л бидний хүүхэд наснаас тогтсон бүхий л эерэг төлөвшил мөн. Эдгээрээс бүр сөрөг буюу тааруу төлөвшлүүд нь насанд хүрсэн бидэнд байнга асуудал бэрхшээл учруулж байдаг нь бидний дотоод хүүхэд бага насндаа үзэж мэдэрсэн доромжлол, гомдол, сэтгэлийн шарах зэргийг дахин давтан мэдрэхгүй тулд маш их зүйл хийдэгтэй холбоотой. Үүний зэрэгцээ тэрээр хүүхэд ахуйда бараг амсаж мэдрээгүй
Айх аюулгүй амар төвшин байдал, хүндлэл, хайрлал, хүссэн хүслээ биелүүлэхийг ямагт ирмэлзэж тэмүүлж байдаг байна. Энэхүү айдас хүйдэс хүсэл мөрөөдөл нь бидний ухамсарын даалд төвшөнд үйлчилж байдаг. Харин ухамсарынхаа төвшөнд бид амьдралаа цогцлоож яваа биеэ даасан насанд хүрэхсэд билээ. Гэвч дотоод хүүхэд маань ухамсарын бус төвшөнд бидний хүртэн мэдрэхүй сэтгэл мэдрэмж, бодол сэтгэлгээ, үйл ажил бүгдэд ихээхэн хэмжээгээр нөлөөлж байдаг. Энэ нөлөөлөл эрүүл оюун ухаанаас маань хэд дахин хүчтэй. Даалд ухамсар нь бидний амьдрал, ажил үйлийг 80-90% хүртэл хэмжээнд удирдан жолооддог сэтгэлийн хүчирхэг байгуулал гэдгийг шинжлэх ухаан нэгэнд судалж нотолсон юм. Үүнийг нэг жишээгээр тодруулъя. Михаил өөрт нь чухал ямар нэг юмыг эхнэр Сабинен мартчихвал байнга л дүрсхийн уурлаж багтардаг зантай. Хамгийн сүүлд гэхэд л бүсгүй дэлгүүрээс хүн судалдаж авахдаа нөхрийнхөө дуртай хямыг мартчихсан учраас тэрээр үнэнгээсээ уурлан ухаангүй бухимджээ. Сабине айж цочирдсондоо саа туссан мэт хэлэх үггүй болчихож түүний хувьд ганцхан хям л авалгүй мартсан байв. Харин Михаилд ертөнд сүнэж буй мэт санагджээ. Юу нь юу болсон бэ гэвэл Сабине дуртай хямыг мартаж байгаа учраас өөрийг нь хангалттай үнэлж анхаардаггүй, хүндэлдэггүй гэсэн сөрөг мэдрэмжтэй бүхий хүүхэд Михаилийн дотоодд нь оршин байдгийг ухамсарлахгүй байна. Тэрээр асар их уур бухимдлынх нь шалтгаан үнэндээ Сабине түүний авахаа мартсан хям биш, харин өнгөрсөн амьдралаас нь улбаатай гүн шигдэж хадгалагдсан гомдол гутрал гэдгийг мэдэхгүй. Бүх учир нь түүнийг хүүхэд байхад ээж нь хүсэл сонирхлыг нь хайхардаггүй байсанд оршино. Сабине өөрийнхөө мартамхай зангаараа хуучин шарханд нь чимэх давс цацсан төдий. Гэвч Михаил Сабинед гаргасан зан багада ээжтэйгээ харьцахдаа амсаж мэдэрсэн зүйл хоёрын хоорондын уялдаа холбоог мэдэхгүй учраас сэтгэл хөдлөл бие авч явах байдал зэрэгтэй бараг нөлөөлж чадахгүй. Хяанаас болсон тэрхүү маргаан энэ хоёр хүний харилцаанд гарч буй ийм төрлийн цорын ганц зөрчил биш. Михаил Сабине хоёр үнэндээ юу болоод байгааг үнэхээр мэдэхгүй учраас шалтай шалгүй юмнаас болж байнга ам мууридаг. Учир нь Сабинегч бас Михаилийн адил дотоод хүүхэд нь удирдаад байгаа. Бүсгүй олон жилийн өмнө эцэг эхийнхээ сэтгэлд ховорхон нийцдэг хүүхэд байсан болохоор түүний дотоод хүүхэд аливаа шүүмжлэлийг маш эмзэг хүлээж авдаг. Тэгэхээр Михаилийн уур хилэнч Сабинегийн дотоодд буй хүүхэд ч цагийнх нь сэтгэлийн шарахыг сэдрээдэг. Ийм үед бүсгүй өөрийгөө үн цэнгүй, доожоогүй хүн мэтэр мэдрээд эхлэх тул нөхрийнхөө гаргаж буй зан авирт доромжлуулсан их л гомдонгуй байдлаар хариу үйлдэл үзүүлдэг байна. Жижиг сажиг зүйлээс болж байс хийгээд л хэрэлдэж муудалцсан бие биесээ гомдоодог учраас заримдаа хоёулаа салж амьдрсны дээр хэмээн бодно. Хэрв энэ хоёр хүн дотоод хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл, гомдол тунирхлыг мэддэгсэн бол санаандгүй мартчихсан хяам мэтийн инээдтэй зүйлээс болж тулах тойрсон маргаан хийж хэрүүл шуугаандаа тулалгүй харин дээрх чухал зүйлийн талаар санал бодлоо илэн далангүй солилцох боломжтой. Ингүүл тэд бие биеэ улам сайн ойлгох нь лавтай. Ийм нөхцөлд тэд нэг нэгнийхээ эсрэг дайрах биш харин ч улам илүү ойртон дотносох байсансан. Дотоод хүүхдийнхээ талаар юу ч мэддэггүй байх нь зөвхөн гэр бүл хосын амьдралд элдв маргаан зөрчил гарах шалтгаан биш юм. Олон маргаан зөрчлийн хувьд дээр өгүүлсэн уялдаа холбоог мэддэгсэн бол өөртөө бүрэн итгэлтэй насанд хүрсэн хүн тухайн зөрчлийг шийдвэрлэж байгаа бус харин дотоод хүүхдүүд л хоорондоо тэмцэлдэж байгааг харах болно. Жишээлбэл албан хаагч нь дарагдаа шүүмжлүүлсэндээ уурлаад ажлаа хаяад гарвал эсвэл нэг улсын төрийн зүтгэлдэн өөр нэг улсын хөлийг зөрчсөний хариуд нөгөө улс нь цэргийн хүчээр дайрах гэх мэт. Дотоод хүүхдийнхээ талаар ямар ч мэдлэггүй байх нь олон хүний хувьд өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун бус байх, хүмүүсийн хооронд зөрчил тэмцэл үүсэх. Тэр нь улмаар хяналтаас гарч хуцдах бас нэг шалтгаан болдог. Гэвч хүүхэд насаа ихэнхдээ аз жаргалтай өнгөрөөж анхдагч итгэл найдвараа олоод авчихсан хүн бүхэн огт асуудалгүй зовлон бэрхшээлгүй амьдарч байгаа гэвэл бас худлаа. Тэдний дотоод хүүхэд ч их бага хэмжээгээр гомдол гутрал амсаж байсан нь лавтай. Төгс эцэг их байдаггүйтэй адил төгс хүүхэд насч байхгүй нь үнэн. Тэд ч бас эцэг эхээсээ сайн зан чанарын зэрэгцээ хожимын амьдралд нь саад дотгор болох үз хэцүү авир арын шиг өвлөж авсан байдаг. Гэхдээ тэдний асуудлууд магадгүй Михаилийн уур хилэн шиг нүдэнд тусгаар тийм тод томрон биш байх. Тэд гэрийнхнээсээ бусад хүнд итгэж найдах
дургүй байж болно. Эсвэл том чухал шийдвэр гаргахаас зайлсхийдэг ч юм уу. Үгүй бол өөртөө өндөр шаардлагатай ажиллахын оронд зүгээр л хүнчлэнхөө хэрээр хөлөөж ийхийг илүүд үздэг байх жишээтэй. Гэвч ямар ч тохиолдолд хүүхэд насны маань сөрөг муу зан чанар бидний ажил амьдралд саад тотгор учруулж илүү хөгжиж боловсрох, бусадтай харилцаа холбоотой байхыг маань хязгаарладаг. Эцэст нь бараг хүн бүрийн хувьд адил зөв тогтолтой зүйл гэвэл дотоод хүүхдтэйгээ танилцаж, дотнос нь нөхөрлөж чадсан тэр л үед бид дотроо ямар их үн хүсэл мөрөөдөл, гомдол гутралыг тээж явдаг олж мэдэх болно. Тэгээд бид сэтгэл зүрхнийхээ энэ гомдож гутарсан хэсгийг хүлээн зөвшөөрч тэгснээрээ тодорхой хэмжээнд ангаахч боломжтой. Үүний үр дүнд бидний өөрийн үнэлэмж өсөж, эцэст нь дотоод хүүхэд маань их нутгаа олно. Энэ бол бидний бусад хүнтэй харилцахдаа илүү амар төвшин, найрсаг нөхөрсөг, аз жаргалтай байх урьдчилсан нөхцөл мөн. Басгүй бидний амьдралд нийцгүй сэтгэлийг маань зовоож гомдоодог харилцаа холбооноос хагацсан салах урьдчилсан нөхцөл болдог. Энэ ном чамд дотоод хүүхдтэйгээ танилцах, улмаар түүнтэй ойртон нөхөрлөхөд туслах зорилготой. Чамайг байнга мухардалд оруулж зовлон шаналлалд хүргэж байдаг хуучин муу зан авираа нэг мүсэн орхиход чинь тусалж дэмжинэ. Ингэхдээ чамд амьдралаа болон харилцаа холбоогоо илүү аз жаргалтай болгоход чинь тустай шинэ байр суурь хандлага, бие зүй авч явах байдал зэргийг хэрхэн олж авахыг заана. Чигийн тухайд тайлбарлаваас номондоо уншигч тантай чи хэмээн хандсан үгээр харилцвал зохиогч уншигч хоёрын хооронд гүүр босно. Чухам ийм учраас энэ номонд чиг хэрэглэж байгаа юм. Яагаад гэвэл бидний дотоод хүүхэд читэй ярилцах дуртай. Харин таатай ярих дургүй. Сайхан харилцааны их булаг сэтгэлийн тэнхээ. Бусдын хайр хүндэтгэлийг хүлээх нь хүн бүрийн хүсэж өгүүлдэг зүйл билээ. Хүүхэд наснд маань энэ хүсэл биелсэн бол насанд хүрсэн хойноо амьдралаа авч явах тулгуур болдог, өөртөө итгэх итгэл болон сэтгэлийн тэнхийг мөн л бага байхдаа олж авдаг. Гэтэл балчир үедээ амсаж мэдэрсэн гомдол гутралч бидэнд төлөвшин тогтож, хожим хүнтэй харилцах бүхий л харилцаанд маань ухамсаргүйн төвшөнд нөлөөлсөөр байдаг. Зохиогч Стефани Шталин альва хүнд дотоод хүүхэдтэйгээ үр дүнтэй ажиллахад туслах зорилгоор боловсруулсан шинэ арга барил нь бидний сөрөг итгэл үнэмшлийн үгс болон түүнээс улбаатай сэтгэлийн гутрал дарамтыг хадгалж явдаг. Гомдож цөхөрсөн сүүдэр хүүхдээс эхэлдэг. Хэрэв түүнтэй бид эвлэрч нөхөрлөвл гэрэлт хүүхдээ чөлөөлж чадна. Гэрэлт хүүхэд бидний амьдралд илэгтэй, баяр хөөртэй, хүчтэй, мөн чанарын цөм, чухам энэ л бидний амьдралыг элбэг хангалуун харилцааг аз жаргалтай болгох боломжийг бүрдүүлнэ.